Амжилтын эхлэл болсон хүсэл мөрөөдөл эхлээд сэтгэл зүрхэд тасдаг. Дараа нь оюун бодолд төлөвлөгдөж, ам хэл үг яриагаар илэрхийлэгдэж, бэрхшээлийг давж тэмцэж шантрахгүйгээд зөв цагт, зөв үеийг зөв замаар амжиж хийж байгаа нь амжуулж чадаж байгаа нь бусдад илт мэддэх үед амжилт аль хэдийнэ дэргэдэрсэн байна. Сайн бацхан үзэгчдээ амжилт нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа амжилтны эзэн бол BSB сервис компани захирал Жаргал сайхан байгаа. Үзэгчдээ дуучин, жүжигчин, дугуйн, буянгийн дефактогийн гээд олон Жаргал сайхныг таних байх. Харин одоо BSB сервисийн захирал Банзрын Жаргал сайхантай танилцсан. Яагаад нэг телевизээр ярилцлага өгдөг юм бэ? Ер нь баг нууц ноёнтон гимээр л байх юм билээ. Их л чимээгүйхэн бизнесээ хийгээл явж идэг эрхмүүдийн нэг нь та орох байх. Ер нь нэг тийм шаардлага гардаггүй гэх юм уу та тий. Олон нийтэд өөрийгөө таниулах. Бизнес гэдэг чинь одоо хүн болгон л хийдэг байдаг л одоо ажил төрөл улсад хэдэн мянган бизнес байна. Тэдний ил нэг нь гэж өөрийгөө ойлгодог. Монголын зах зээл дэх хэдэн мянган бизнесийн нэгийг тун амжилттай эрхэлж яваа тэрээр худалдааны салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж байна. Төгсч ирээд одоо зөвлөлт холбоот улсад худалдааны эдийн засгийн мэргэжлэр суралцаж төгсөж ирсэн. Одоо энэ ажлыг бүр доороос нь эхэлсэн гэж хэлж байна. Тэр анхнаасаа амжилтын төрхийг зорилгоо болгоогүй. Би нэг амжилтанд хүрэмж гэж өмнө нэг зорилт тавиагүй. Зөвхөн юмыг зөв хийж өрсөлдөөнөөс арчигдчихгүй өрсөлдөөнд одоо үлдэх гэх юм уу те иймд одоо шалгуураар л явсаар байгаа. Тэгэл нэг мэдгээд 20 хэдэн жил өнгөрцөн. Хийвэл хийсэн шиг хийхийг зорддог тэр дэвшилттэй байдал тун дуртай. Өмнө жоохон дэвшилттэй зүйлийг эрхэмж хоцрогдсон зүйлээсээ татгалзмаар байна. Хүмүүр дэлхийн хөгжлөөс хоцролгүй дээшилж дэвшиж байгаасаа гэж хүсдэг түүнд бусдад заав сургах зүйл олон байдаг. Жаргал сайхан захирал ер нь баг хамт олонныхаа багш нь үү? Зөндөө юм зан тий бүр зарим нь бүр залхдаг ба. Үргэлж тэргүүлэгч байхыг зорж өнөөдөр зорилготой хүрч чадсан түүнд хийжгүй ажил нь хийж чадсан бүхэн нь сэтгэл ханамж өгдөг. Өөрөөс амжилтаас ханамж байгаа шүү дээ. Одоо бизнес гэдэг чинь энийг хийж чадах уугүй гэж байна тийм англиар challenge гэдэг шүү дээ тийм. Тэгээд чадахгүй гэдэг чинь өөрөө нэг тамирчин шиг болчих юм л та. Ялахгүй гэдэгтэй адилхан тэгээд ялчул гэдэг амар тэрнээс сэтгэл тэгээд кайф аваад Ийхүү Монгол улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулдаг Монгол улсын топ 150 аж ахуйн нэгжийн номинацид 2002 оноос хойш тасралтгүй 14 жил дараалан эхний 50-д шалгарч Монголынхан эдийн засагт бодит хөв нэмрээ оруулж яваа BSB сервисийг амжилттай удирдах байгаа түүний амжилтын нууцыг хүлээн авна. Ингээд нэвтрүүлгийн эхний хэсэгт 20 гаруй жилийн өмнөх цаг хугацаагаар зочлох болно. Нэвтрүүлэгтээ эргэн давтаамаар л өнөөдрийн нэвтрүүлгийн зочин бол BSB сервис компани захирал Жаргал сайхан байгаа. За тэгэхээр монголчуудын хувьд их дотн сонсогдох болсон BSB гэсэн нэр одоо ямар утга учиртай вэ? Нэрнүүдийн товчлол, үүсгэн байгуулагчдын нэрнүүдийн товчлол энэ тухай яриагаа эхлэе. BSB сервис 1991 онд байгуулагдсан. Тэр үед энэ компани үйл ажиллагаа компьютерийн програм хангамж буюу програм бичдэг ийм компани байсан. За тэгээд яг хоо BSB гэдэг нь банк санхүү бүртгэл гэсэн ийм гурван үгний одоо товчил юм аа. Тэгэхээр тэр үед бол үндсэндээ компьютерийн програм бол нэг голдуул одоо банк санхүү бүртгэл талын програм бичдэг байсан. Одоо ихний програмууд нь тийм байсан. Тэгээ ийм утгатай. Тэгээд BSB банк санхүү бүртгэлийн тийм програм бичдэг компани маань одоо өнөөдрийн энэ хэмжээнд хүртэлх өргөцсөн түүхэн тантай шууд холбоотой юу? Яг уу анх үүсгэн байгуулах програм хангамжийн үед нь би бол байгаагүй тий. 95 оноос худалдааны чиглэлийн бизнес хийдэг болсон. Тэгээд BSB сервис компани захирал сөхтөрж
1996 он надтай уулзаад компанид намайг өрсөе тий. 96 оноос би энэ компанид нэгдэж орохдоо гол нь худалдааны салбарыг нь хөгжүүлэх ийм одоо зорилготой одоо энэ компанид одоо нэмэлт гишүүн болж орсон тий. Тухайн үед компьютер гэдэг монголчуудын хувьд шинэлэг байсан. Програм бичихийн тулд ялцчгүй компьютер хэрэгтэй болсон баг. Тэгээ компьютерээ оруулж ирээл ерөнхий салбар руу хөл тавьсан болов уу гэж бодож байна да. Түүхийн хувьд. Тэгээ ер нь яг тийм болсон. Програм боловсруулаад програма дэлгэрүүлэхийн тулд компьютер шаардлагадна. Тэгээ манай компани Сингапуроос компьютерийг оруулж ирж одоо Монголын зах зээлд нэвтрүүлсэн. Компьютер зараад эхэлсэн чинь телевизорын хүмүүс илүү сонирхттой. Тэгэхээр телевизорын оруулаад ирсэн айгүй өндөр амжилттай борлуулсан. Тэгэл нэг овртоо тэр хөргөгч угаалгын машин. За тэр үеийн угаалгын машин бол нэг хагас автомат гэж бид нэр ярьдаг. Ийм бүрэн автомат машиныг бол Монголын хэрэглэгчид тэр үед бол авчирсан ч автгүй л байсан тий. Тэгээд ингээ хараад байсан чинь сүүл рүүгээ харин цахилгаан барааны компьютер цахилгаан барааны худалдаа нь програм хангамжийнхаа бизнесээс одоо хэд дахин томорж ирсэн тий. Тэгээд програм хангамжийн компани иймэрхүү байдлаар өргөн хэрэглээний одоо бараа зардаг худалдааны компани болчихсон. Одоо манай BSB сервисийн анхны дэлгүүр. Тэгээд энэ дэлгүүрийг 95 он байгуулснаар одоо BSB сервисийн бизнесийн чиг одоо тодорхой болсон. Тэгээд цахилгаан барааг бид нэр анх оруулж ирснээрээ бас их өөртөө тэрүүгээр их бахархдаг тий. 90 оны үед бол танаа энэ барилга энэ дэлгүүр ер нь бол монголчуудын хувьд цаашин ертөнц шиг л байсан шүү дээ. Тий. 1995 онд бид нэр энэ байрыг энэ хажуудлын геологийн зургийн нэг институтээс түрээсэлсэн. Тий. Нэг юм аж ахуйн аргаар бас энэ барилгын одоо дэлгүүр болох шийдвэр гаргаад тэгээд энэ дэлгүүрд бүх юмаа бид нар шингээж байсан. Тэгээ одоо энд чинь электрон бараанаас гадна компьютер, дээр нь офис мебель. Мебель багтдаг байсан юм уу? Мебель нь яг тэр хэсэгт байсан тийм. Энэ хэсэг нь компьютерийн сургалтын төв. Энэ чинь дотроо бас ингээ хоёр хэсэг. Энд нь сургалтын төв, энд нь компьютерийн худалдаа. Энэ хэр телевизор. Тэр болонд бас юу вэ? Буфет байсан тийм. Бас хүмүүс үйлчлүүлчихэд бас цай кофе гоон тийм. Яаж багтдаг юм бэ гэмээр л байна шүү дээ тийм. Тэгээ энэ бүх юм аянда багтаа тэгээ шинэ жилээр заалныхаа голдоо нэг баяраа хийчин үдшилгээ. Тэгээд энд чинь бүх юм ордог байсан болохоор бүгдийг нэг дороос гэсэн уриатай. Тэгээ хүмүүс орж ирээд ямар их юмтай байл гэдэг байсан шүү дээ. Одоо л BSB-гийн салбар дэлгүүр дотор хамгийн жижиг нь одоо тэр шүү дээ тий. Хамгийн жижиг нь тий. Тэгэхээр тэр үед бол зах зээлдээ л их л том санагдсан. Тэрээс бүр тэгээ баг тий хамгийн том дэлгүүрт тооцогддог байсан. Анх бол одоо бид нэг ганц 20 тонны контейнер бараа авах гэж өөрсдөө явж ачуулдаг. Тинжэн дээр очиж замын засдаг. Тэгэхгүй бол тэр нь тэндээ гацчдаг. Тэгэл ер нь 3 сар явж иж нэг контейнер ирдэг. Замдаа хаана явааг нь хэлж өгөх мэдэх хүн нэг ч байхгүй. Тэгээд контейнер ирсний баяр хийдэг ус шүү дээ. Тэгээ бүгдээрээ тэгээ бараа ирэнгууд нь бүгдээрээ тэр баяр хөөрөөр өөрсдөө тэр бараагаа үрээд буулгач. Тэгэхээр контейнер ирэн гэдэг бол их том үйл явдал байсан. Өнөөдөр тэгвэл манай компани жишээлбэл жилдээ бараг 500 контейнер авч байгаа шүү дээ. Энэ бол бүр тасралтгүй ирж очдог. Тэгэхээр тэр үед дид бүтц ямар байлаа холбоо, факс, мэдээлэл бол том бүдүүлэг байсан. Зах зээл маань их шинэлэг байсан. Ямар салбарт хөл тавихад боломж их байсан. Тэгээд өөр салбар руу бас орсон төв байгаа юу?
Бид бол ерөнхийдөө электрон барааны бизнесийг хийхдээ тэргүүлэгч байр суурийг эзлэх ёстой. Өмнө ийм зорилт тавьж ажилласан. Ер нь Монголын зах зээл чинь маш жижигхэн зах зээл. Тэгээ бидний ойлголтоор бол ер нь эхний 1-2-д нь л явахгүй юм бол одоо 3 дахь байранд орох юм бол зах зээлгүй болно. Ер нь өрсөлдөөнөөс арчигдана тий. Тэгээ бид нар тэргүүлэгч болох зорилт тавьсан. Тэгээ тэр зорилгоо биелүүлэхийн тулд сүлжээ дэлгүүрийн шаардлага гарсан тий. Нэг дэлгүүр бол хангалтгүй. Тэгээ яг энэ үед нь бас нөгөө төрийн өмч өөрийнхөө дэлгүүр объектуудыг дуудлах худалдах ийм кампанит ажил явагдсан. Энэ үеэр бид нар идэвхтэй оролцож дуудлах худалдаанаас одоо хэдэн объект худалдаж аваад Дуудлага худалдаагаар худалдаж авсан тэр дэлгүүрүүдэд яг энэ одоо электрон барааны чиглэлээр ажиллаж чадсан уу? Тэгээ тухайн үед яг хуучин барилгуудын нэг тахард байсан объектуудыг авч ирсэн. Бид ч бас туршлагагүй таарлцнаа хамаагүй авч ирсэн тий. Тэгээд авцсны дараа нөгөө цэглэн барааны дэлгүүр хийх гэхээр тохиромж муутай эсвэл талбайн томдоод тэгээ одоо жишээлбэл одоо комиссийн барааны дэлгүүр гээд 3-4 дугаар хороолын эцэст нэг тийм объектыг авч ирсэн. Одоо тэнд манай BSP Megastore байдгийн. Тэр бол нэг давхар том байшин байсан. Гэтэл тэр чин цахилгаан бараанд дэндүү томдоо тэрийг бид нар 3 хувааж ирсэн тий. Тэгээд цахилгаан барааны дунд нь оруулаад нэг захт нь Madonna Disco Bar ажиллуулад нөгөө талд нь нэг супермаркет ажиллуулад тэгээд тухайн зах зээл үнэхээр жижигхэн байсан. BSP-г бар ажиллуулж исэн гэхэд итгэмээргүй сонсогдож шít. Тий, ер нь одоо нэг том объект авцсан чинь тэр байр саваа ямар нэгэн бизнесээр дүүрэх гэдэл янз янз юм яаж исэн. Тэгээ бар бол бас бидний хувьд бол анхных байгаагүй л да. Бид нар 40 мянгатад хуучин баншны кафе гэдэг объект авч ирсэн. Тэрийг ресторан байдлаар ажилуулсан тий. Тэгээ ресторанаар ажилуулад бас сүлжээ болох гээд одоо эмэгтэйчүүдийн барааны дэлгүүр гэж байсан. Одоо их сургуулийн нэг дүүр байрны баруун талд тий. Тэнд бас бид нар бас нэг ресторан ажилуулсан. Тэгээ одоо 2 ресторантай чинь 3-аар яах вэ? Диско бар гэж ажиллаж үзчихсэн. Тэгээ диско бар маань тухайн үед бас гайгүй амжилттай нэг 3 жил ажилласан. Тэгээд яагаад болсон? Тэгээ ер нь явандаа бид энэ компани тохирохгүй бизнес юм байна л гэж дүгнсэн. Ер нь гэр бүлд зохимжтой юм байна. Яагаад гэвэл энэ одоо тэр олон ганц ресторан бол бидний одоо алс хитийн зорилт биш гэдгээ тогтоогоо тэгэл ер нь тэрнээсээ татгалцсан. Анх нөгөө хуучин комиссийн барааны дэлгүүрийг авчаад тэгээд 3 хэсэг олгоод ажиллаж байхдаа нэгэнд нь Madonna Disco Bar, нэгэнд нь BSP дэлгүүрээ, нөгөө талд нь супермаркет ажиллаж исэн гэж ярьжсэн шүү дээ тий. Супермаркетынхаа чиглэлд хүч тавиад явсан бол магадгүй бас нэг томоохон сүлжээ дэлгүүр болох боломж байсан шүү дээ. Магадгүй яг нэг нуугүй хэлэхэд бол юундаа захирагддаг юм байлаа л да. Тухайн одоо эргэлтийн хөрөнгө юм уу мөнгө төгрөгөнд бид нар зэрэг тийм 2-3 бизнес хийх тийм одоо хүч хөрөнгө байгаагүй те. Тэгэл одоо ерөнхийдөө электрон бараан дээр л сонголтоо хийгээл тэгэл өдөө өртөл тэгээ биднээ сонголт зөв болсон юм шиг гэж би бодож байгаа шин. Нэг юм ал сайн хий гэсэн зорилт байсан те. Яг одоо тэргүүлэгч байхын тулд чамааг нийгэм нэг номерт хүлээж авахын тулд чи бүх талаараа нэг номер байх хэрэгтэй. Чанараараа одоо барааны сонголт, үйлчилгээний чанар, цар хүрээ, хүрэх цар хүрээ, үн энэ бүх юм нэг номерт байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бусдаас дандаа илүү бай бүх юмн дээр. Дизайн, лангуу, реклам тэгэхгүй зүгээр нэг шин зах зээл байна гэж шүүрж аваад нэг хэдэн жил хийж байгаа л өрсөлдөгчтэй болчлоо гэж хаяад л дахиж шинэ юм руу шүүрж аваад дахвал энэ манай юу биш л дээ, стратеги биш дээ. Яг л нэг юмаа сайн хийх юм бол чамаас давж сайн хийх хүн тийм амархан болтохгүй шүү дээ.
Тэгвэл ер нь л энэ л BSB-ийн амжилтын нууц гэж хэлж болохоор юм байна. Энэ бүх юмд бусдаас дандаа илүү байхын төлөө бид нар явсан. Тэгжээж энэ бизнест амжилт олно. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч зах зээлийн эдийн засаг шилжснээс хойш худалдааны салбараас хөндөрөөгүй түүний амжилт өөд явахт нь шатуулсан чухал зүйлсийн тухай нэвтрүүлгийн дараагийн хэсэгт. Тэгээ би бол бүр захын одоо Баян зүрх дүүргийн 8 худалдааны 8 дугаар конторт очихдоо бүр тоо бүртгэгчээр очиж ирсэн шүү. Тэр бол одоогийнхаар нэг техникумын боловсролтой үнэтэй ажилладаг. Ер нь энэ дэлгүүрээр манай одоо сервис дээр сууж байгаа нэлээ том захирлууд бол бараг 50% дамжсан байх шүү. Манайхны харахаар бүх юмнаас нэг жоохон мэднэ. Яг хариуцсан мэрэгжлээ бас мэдэхгүй байна шүү дээ нэрийн. BSB-ийн жаргал сайхан хэмээх түүний төв явсан зам тулсан амьдрал бусдад тийм ч хэд биш байдаг юм байлээ. Тэгээд таны амьдралын гараа, амжилтын гараа, бизнесийн гараа хэрхэн ихсэн тухай яриагаа эхлэе гэж бодож байна. За би ер нь 1983 онд сургууль төгсөж ирээд одоо зөвлөлт холбоот улсад худалдааны эдийн засгч мэрэгчлэр суралцаж төгсөж ирсэн. Тэгээ тэр үед чинь сургуулаа төгсөөд ирэнгууд бидний чинь ингээ дээрэс нь хувирлждаг гэсэн. За тэнд очиж тийм ажил хийн шүү л гинтэй. Таныг хаана томилсон? Тэгээ би тэр үед бас боловсон хүчний бодлого бол ажил мэрэгчлэтнүүдийг гадаад төгсөн нь тэрийг нэг яахгүй доороос нь одоо ажил мэддэг болог гэдээ бүр доороос нь эхлүүлж ирсэн тий. Тэр их зөв юм шүү аа тэр нь. Тэгээ би бол бүр захын одоо Баян зүрх дүүргийн 8 худалдааны 8 дугаар конторт очихдоо бүр тоо бүртгэгчээр очиж ирсэн шүү. Тэр бол одоогийнхаар нэг техникумын боловсролтой үнэтэй ажилтай. Тэгээд ингээд дистрата эдийн засгч хүний чиглэлээ тоо бүртгэж диспетчер хийж би эдийн засгч болсон. Социализмын үед англи хэлийг эзэмшижсэн цөөхөн хүмүүсийн нэг байсан гэж сонсч ирсэн. Яг уу ажилд орсны дараа би өөр дарга дээр ороод англи хэлний орон курст надад чөлөө өгөөч гэж одоо дарга дээр ороод харин дарга зөвшөөрөөд тэгээ би ажилд орсноос 2 жилийн дараа Монгол Улсын их сургуулийн англи хэлний орон курст явж ирсэн. За тэр ч одоо тэр үед бол ер нь англи хэлийг өнөөдөр шиг тийм олон хүн сонирхож үздэг. Тэр ч одоо хэдэн оны үед гэсэн бэ? 85 онд курст ороод 87 онд төгсөж ирсэн. Би бол нэг цаанаал нэг тийм англи хэлний жоохон сонирхолтой байсан тий. Тэгээ хэдийгээр ажил одоо их ч гэсэн тэгээ зохицуулаад цаг гаргаад ингээд сурч ирсэн. Англи хэлний орон курст суралцах явцдаа зун нь нөгөө бас орон курс бас зун амарчж байгаа шүү дээ. Зуны 3 сар бас одоо хайрын санагдаад нөгөө өөрийнхөө нэг ярианы дадлага хийхдээ гадаадын анчтад одоо орчуулга хийж явж исэн. Тэгээ яг нэг цалин жоохон өгнө. Гэхдээ гол нь цалиндаа биш тэр амьд ярианы дадлагтай болох гэж. Тэгээ би нэг 3 германтаар над таардаг юм байна. Тэгээд нэг 7 хоног дагаж тэр уул хадаар одоо орчуулга хийгээд явсан. Тэгээд ингээд ирэхээр тэр нөгөө анхан шатны одоо амьд яриа. Социализм чинь гадаад хүн Монголд баг байдгүй байлаа шүү дээ. Гадаад хүнтэй харьцуулзаад тэгээд нах яаны хараанд орно. За цаад уламж баг олдохчгүй. Тэгээд тэр үед нэг тийм завшаан олдсон. Тэгээд ингээд тодорхой тэр бол одоо нүүр хагарах гэх юм уу те. Нэг тийм анхан эхний одоо нэг тийм оролдлого нь бас их үр дүнтэй болсон. Ямар ирээдүг харж ирнэ англи хэл ирээдүг сурах хэрэгтэй гэж батсан байд хаад. Ер нь бол хэл гэдэг чинь одоо ертөнцийг одоо үзэх тийм өөр маш их мэдээлэл бол нээлттэй болж байгаа шүү дээ. Одоо би нэг Оросд бас сургууль төгснөөр
Орос хэл эзэмшснээр гэдэг юм уу маш их мэдээлэл бусдад одоо хаалттайгаа тэр бүх мэдээлэл бол надад бол ирж байсан. Англи хэл бол тэгвэл орос хэлээс бүр хэд дахин одоо илүү дэлхийн ертөнц өмнө чинь одоо нэгдэж байна гэсэн үг тийм. Тэгэхээр англи хэлний хүчинд магадгүй бид нар ингээд гадаадын компаниудтай харьцаж тэгээ манай компаниуд гадаад ертөнцтэй илүү ойр харьцдаг. Би хүчин магадгүй бас энэ олон жилийн доктортой тэгээ одоо сайн явж байгаа гэж байна. Хуучин нийгмийн үед худалдаа бэлтгэлийн яамд ажиллаж байхдаа цаг зав гарган англи хэлийг сурсан нь хожим ямар шинэ боломж авчрахыг тэр төсөөлөөчгүй байх. Ямар ч байсан гадаад хүнтэй харилцах нь асуудал дагуулдаг байсан тэр үед англи хэлийг сурсан нь түүний амьдралдаа хийсэн том хөрөнгө оруулалт болсон юм. 1992 онд худалдаа үйлдвэрийн яамны харьяанд өргөн хэрэглээний барааны төв бирж гэж компани байсан. Тэрний ерөнхий захирлаар ажиллаж байсан. Тэгээд би энэ хугацаанд бас нэг Голландын Мастрихт хотод одоогийн ярьдгаар MBA сургалт курст суралцаад ирсэн. Тэгээд MBA бол үндсэндээ бизнесийн одоо бахан менежмент цаалгацсан. Тэгээ бизнесийн менежмент надад айгүй сонирхолтой санагдаад тэгээд тэрний дараа би ерөөсөө бизнес руу одоо зөрөгтэй орё гэж шийдсэн. Голланд руу ер нь ямар шугамар явсан бэ? Одоо тухайн үед зах зээлийн нийгэм шилжсэний дараа хүн ер нь сурч боловсрох ёстой юм байна. Нэг өөрийгөө хөгжүүлэе гэж бодож явсан уу? Энэ бол яг тэр үед нэг удирдлагын хөгжлийн институт гэж байсан. Тэр шугамар одоо Монголын боловсон хүчнийг бэлдэж сургая гэсэн засгийн газрын хоорондын тийм гэрээ хэлцээр байсан юм шиг байна. Ерөөсөө англи хэлний шалгалт аваад нэг тэмцсэн хэлэн тэмцсэн энэ тэмдгийн одоо хүмүүсд хэлдэг л эсвэлэл авч явсан шүү дээ. Хэрэв тэгж яваагүй байсан бол BSD өнөөдрийн хэмжээнд авч явж явах байсан болов уу? Гүү тэр бол тодорхой тийм. Одоо тэнд л сурсан, ойлгосон зүйлэл одоо Монголд нэвтрүүлсэн л гэж байна. Энэхүү бизнесийн ухаанд суралцаад ирсэн залуу хуваарай бизнес хийхээр шийдэж гадаад худалдаа хийж эхэлсэн ч удалгүй бас нэгэн шинэ боломж олдсон нь BSB-д ажиллах хүсэлт байлаа. Ингэж худалдааны эдийн засгч мэргэжилтэй бизнесийн ухаанд мэргэжсэн залуу электрон барааны шинэ зах зээлд хөл тавьж сурсан мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой амжилтын үе талга нээгдсэн юм. Ерөнхийдөө надад нэг ажиглагддаг зүйл бид нар мэргэжил гэдэг юмыг ерөөсөө яадаггүй. Үл хашааддаг тий. Би түрүү хэлдэг нь худалдааны эдийн засгч тэгээд энийг хийдэг болохоор өөр юм чадахгүй. Тий. Яагаад гэвэл худалдааны эдийн засгаар одоо надтай өрсөлдөх нь их олон олдохгүй баг. Би гинт өнөөдөр байшин бариад гарвал бүгд надаас дээр. Тэгэхээр би өрсөлдөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр мэргэжил гэдэг юм бол би энийг бусдаас хамгийн сайн л мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон ийм мэргэжлийг ойлгодог, мэргэжлийн одоо мэдлэг чадвараа гүнзгий сайн мэддэг л болох хэвээр. Мэргэжилтэй гарших гэж. Юусе мэргэжилтэй маш сайн. Манайхны харахаар бүх юмнаас нэг жоохон мэднэ. Яг хариуцсан мэргэжлээ бас мэдэхгүй байгаа шүү дээ нэрийн. Тэгээд ерөөсөө ямар ч амжилт гардаггүй. Тэгэл амжилт гэдэг хаалганы төлхөөр нь л ерөөсөө мэргэжил. Энэ дэлгүүр одоо хизээ нэгдсэн лээ? Энэ оны цагаан сарын өмнө. Одоо үед хүмүүс шатаар биш лифтээр л явж байгаа юм шиг л амжилтанд хүрэхийг боддог болчихлоо. Тэ яг бас тийм тал байгаа л та. Гэхдээ хурдан амжилтанд хүрнэ гэдэг бол хурдан туршлага хоригдлуул гэсэн үг л та. Тэгэхгүй туршлагагүй мөртлөө шууд одоо менежер болох ч юм уу дарга болох энэ бол бас өрөөсгөл гэж үздэг. Тэгээд туршлага гэдэг зүгээр нэг олон жил хугацаа өнгөрснээр хэлэхгүй л дээ. Тэр хугацаанд хэр их мэдлэг чадвар одоо эзэмснээр хэмжигдэн тэ. Тэгэхээр хүн янз янз байдаг. Зарим хүмүүс 30 жил ажилласан мөртлөө
бас л одоо ажиллаа сайн хийж чаддаг хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Зарим хүмүүс магадгүй арай богино хугацаанд өсч хөгжөөд бүр дараагийнхаа өндөр албан тушаалын ажлыг хүртэл хийх чадвартай болсон байгаа. Зүгээр уул нь ингээд шат дараалаад ажлуудаа ингээд өөрөө биеэрээ хийгээд явах юм бол тэр хүн бол үнэхээр одоо мундаг мэрэгчлэлтэн болно тий. Манай энэ дэлгүүрээр айгүй олон юунод менежерүүд дамжсан тий. Одоо мядга захирал бол энэ гараагаа эндээс эхэлж ийсэн. Даш цэрэн захирал энд менежерээр 2 жил ажилласан баха. Ер нь энэ дэлгүүрээр манай одоо сервис дээр сууж байгаа нэлээ том захирлууд бол бараг 50% дамжсан байх шүү. Тэгэхээр энэ тийм манай одоо ажилтнуудыг боловсон хүчнийг бэлддэг тийм уурхай. Тэгэхээр энэ доороосоо эхэлсэн менежерүүдтэй болохоор надад их хамаарсан. Юмаа өөртөө 5 хуруушгаа мэднэ. Тэгээ бараг би оролцохгүй миний өмнөөс хамаг юм өөртөө надаас илүү хийчихэж байгаа юм чинь. Өдөртөх ажилтан болвол өдөрж байгаа хүнийхээ ажлыг өөрөө хийжсэн болохоор мэдчихэж байгаа юм тийм. Тэгэхгүй зүгээр шууд дараагаар ирчгээд өдөртөх гэдэг хүмүүсийнхээ ажлыг хийчих үзээгүй юм чинь ойлгохгүй. Тэгээ нэг тийм чанаргүй дарга болно шүү дээ. Чанартай дарга болъё гэвэл бүх юм гартаа оролцсон байх хэрэгтэй. Хаана ажиллах вэ? Юу хийх вэ гэдгийг толгойн биш томилгон шийддэг байсан тэр үед доош шатнаас нь эхлэн шат ахин ажилласан нь түүнд туршлага болж өгсөн юм. Ингээд удирдагч хүн ямар байх ёстойг болгон түүний удирдах арга барилыг нэвтрүүлгийн энэ хэсэгт. Таныг ингээд нэвтрүүлэг хийх талбайд анзаараад байхад манай телевизийнхний хэлдгээр их дийгцтэй. За тод хичээнгүй ярьдаг харагдчихэв. Ер нь зүгээр таны байгаа байдал юм уу? Одоо бас би чинь орчин хүнийг бүтээдэг юм чинь одоо би энэ удирдах ажил гэх юм уу те дарга гэж ярьдаг те тэр дарга гэдэг ажлыг ч одоо бараг 30 жил хийчихээр хөссөн үсээгүй юм болчдөг байж магадгүй л бах те. Яагаад гэвэл олонд өөрийнхөө санаагаа ойлгуулахын тулд ингээд тийм бүдэг бодог юм ярьчвал хүмүүс нь сонссон болгонд өөр ойлголт авчина. Тэгээд хүн болгонд ижил ойлголт төрүүлэхийн тулд маш товч бөгөөд тодорхой ярих хэрэгтэй. Тэгээд хүнд ингээд нэг миний ярьсан юм хүнд үлдээ гэж бодвол бас нэг тийм хүнд хандах ярианы нэг тийм юу юм да технологи юм да тий. Амжилттай компаниудын амжилтынх нь бас нэг гол зүйл нь бол удирдах байгаа хүнээс шиг шалтгаалаад байх шиг. Ер нь удирдахч бол бараг шийдвэрлэх үүрэгтэй гэж би боддог тий. Энд чинь удирдахчтай л адилхан шүү дээ. Хөгжмийн одоо симфони оркестрт удирдахч хүн л тэр олон хөгжимчдийг одоо дуу авиаг одоо нэгтгэж тийм сайхан симфони аялгау бий болгож байгаатай л адилхан. Таны хувьд бол удирдагч хүн ямар байх ёстой вэ? Одоо энэ компанийг толгойлж байгаа хүн ямар байх ёстой гэж боддог вэ? Ерөнхийдөө тэр ажилтнуудтайгаа л их тийм хүндэтгэлтэй харьцах ёстой. Шиг байна те. Манай нэг хэсэг хүмүүс бас жаахан захиргаалтын нийгмээс бид нэр одоо шилжиж ирж байгаа учраас бүх юмыг ганцхан захирал мэддэг. Захирал нь эрх мэдлээ доод ажилтнуудтайгаа хуваалцдаг. Тэгэл хамаг юм өөр шийдэд явдаг. Тэгэхээр тэгж болохгүй. Энд чинь компани асар их ажил байгаа. Захирал нэг хүн бол хийж барахгүй. Тэгээд итгэл үзүүлээд тэгээд энэ ажлаа ингээд хуваарлах хэрэгтэй тий. За дээр нь шин санааг бас болж игвэл ганцхан өөрөө шин санал гаргаад авах биш. Доод ажилтнуудаасаа тэр шин саналыг юм одоо гаргуулдаг тийм механизм байх хэрэгтэй. Удирдагч гэдэг ойлголт болохоор өдөр өдөртөө та нар дагах ёстой биш тий. Тэднийхээ үгийг сонсоод зохион байгуулагч гэх нь л зөв юм. Одоо өдөртөн зохион байгуулна тий. Одоо бизнесийн чинь хоёр юутай их зөөрлөдөг. Нэг бол одоо цэрэг
айрам цэрэгтэй, нэг бол одоо хөл бөмбөг юу спортын багтай. Тэгэхээр надад тэр спортын баг нь илүү бизнестэй ойрхон сонсогддог. Тэгэхээр хөл бөмбөгийн баг гэсэн үг л дээ. Магадгүй тэр довтлогч гол хийгээгүйгээс бусд нь маш сайн ажилласан байж болно. Гэхдээ довтлогч гол хийгээгүйгээс хожигдож болно. Тэгэхээр ийм нэгнийхээ өмнө ийм хариуцлага хүлээдэг. Тэгээд энийг ойлголцдог байх хэрэгтэй. Тэгэхгүй та нар бас хэрэг байхгүй гэдэг нөгөө хаяа авчиж болохгүй тий. Бурууг нь ойлгуулад, юм дээр асныг ойлгуулад. Тэгээд эн чинь багийн тоглолт тэгэл хамтын одоо хүчээр үр дүнд хүрдэг тий. Жаргал сайхан гэдэг хүний удирдах арга барил нь ямар арга барил вэ? За миний арга барил бол нэг бие даасан байдал эрх чөлөөгийн бас хатуу сахилга бат дэг журам та хосолсон юм арга гэж боддог тий. Манай компани бүх юм өрчилсөн дүрм журмынхаа дагуу явдаг тий. Одоо манай ажилтнууд хизээ ямар цалин яавал миний цалин нэмэгдэх, яавал би шагнал авах уу, яавал би хизээ хэд хоног амарх уу, энэ бүх юм маш тодорхой байдаг. Та орж ирэнгүүтэл төлөвлөгөөгөө биелүүлсэн үү гэж ажилтан болгоноос асууж байна. Бүгд төлөвлөгөөтэй. Тэгээ бүгд төлөвлөгөөтэй, бүгд одоо өмнө тодорхой зорилттой байх хэрэгтэй. Тэгэхээр хүн болгоно өмнө тавьсан зорилт нь тодорхой тэрний төлөө бол зүтгэж байгаа. Зүтгэхийн тулд бид нар бас цалингийн системд хүртэл тиймтэй. Хүн бүрэл төл амьдралдаа яг л ийм л арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм л зүйлийг баримтлах хэрэгтэй болж тарах нь шүү дээ. Тэгээд энэ зах зээлийн эдийн засгийг зарим нь арчилж гэдэг юм эмх замраагүй байдалтай хольж хутгаад байдаг. Өгөө зах зээлийн эдийн засаг чинь маш нарийн төлөвлөлт хэрэгтэй. Бусад бүх юм өрчилж төлөвлөж тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа шүү дээ. Зүгээр нэг салхи хаашаа хамхуулт хийшээ гэдэг юм бол ямар ч амжилтанд хүрэхгүй. Бид нар тодорхой зорилт тавина. Тэр зорилтынхаа төлөө ажиллана. Зорилтондоо хүрэхгүй бол нэмэлт арга хэмжээ аавна. Тэгээд бид нар арга хэмжээ тотоо авсан учраас л зорилтондоо хүрээгүй. Зорилт нь бас бодит байх хэвээр. Тэгэхээр зорилтоо бас их зөв таамаглах хэвээр. Танай компани бол 300 гаруй ажилчтай. Бүгд л ихэнх залуучууд байна уу? Ер нь ингээл та залуу хүмүүстэй ажилтдаг хүний хувьд ер нь одооны залуучуудад байна. Ямар алдаа дутагдлах шүү вэ? Ер нь бол яг төвчээр их муутай байна. Доктортой нэг ажлыг хийх юм шаардлага айгуу сул. Тэгээд ер нь ингээл ажлын байраа солих сонирхол их. Тэгээд нэг юмаа сайн сураагүй ч дараагийнхаа тэр ажлаа солих ийм үзэгдлүүд их байдаг. Энэ бол би өөрөөсөө буруу гэж үздэг тийм. Тэгээд шинээр ажилд орж байгаа хүмүүс бол одоо худалдааны ажил чинь одоо ингээл үйлчлэгээ шүү дээ. Тэгэхээр нэг 2-3 хоноод алга болчихно те. Яасан гээл би тэр чинь чадахгүй юм байхгүй юм байна. Тэгээ ер нь нэг тийм ажил хийж сураагүй. Бидний үед ч юм бас нэг арай нэг хар бар ажил хийжсэн болоод ч юм уу ингээд нэг өөрийгөө дайчлаад болоод байдаг бол одоо биеийн амрыг их бодож байна те. Тэгээд жоохон бэрхшээл тулгарангууд хаяад явчихж байгаа. Тэгээд тэр хаяад өөрөөсөө зогтохгүй шүү дээ. Тэр хаялаа өөр газар очлоо BSB биш таачсан ажлын газар ажил хийлэгдэг л газар болохоос тэг зүгээр суул ядарсан хүн болгон цалин зүгээр өгөөд байгаа газар биш шүү дээ. Тэр ажил хийх дадал сураагүй юм гэсэн үг тийм. Айгу тэгээд ерөнхийдөө энэ хөдөөний хүүхдүүд арай илүү ажилласаг, хотын хүүхдүүд бол бүр муу тий. Одоо яагаад гэвэл манайх чинь бит одоо хөдөлмөр шүү дээ тийм. Конторын ширээн ард суудаг ажил биш тий. Тэгэхээр тухайн хүнийг ажилтаа дуртай байлгахын тулд та нар хүмүүс ер нь та нар ч байтугай хүмүүс ер нь тэгэл тэр хүнийг эхлээл сонирхлыг нь татах хэрэгтэй л байх л да. Тэр сонирхож байгаа байдал нь хэрэг юм. Ер нь яг дөнгөж сургууль төгсөөд ч юм уу дөнгөж ажилд орж байгаа залуучууд хаана ороод юу хийхээ ерөнхийдөө айгуу тийм ойлголт муутай байгаа. Эхлээд бол тэр хүн ажил хийж үзээгүй, өөр ажил хийж үзээг болохоор айгуу шилж голт юм шиг байна тийм. Тэгээ өөрийгөө энэс илүү юм хийж чадна гэж боддог ч юм уу. Тэгээ тэр хүн эрэхтээ юун дуртай, юу сонирхтой ч мэдэхгүй нэрч байгаа тийм. Тэгээд энэ үед нь бид нар аль болохоор тэр хүнийг доктортой тодорхой хугацаанд ажилуулад тэгээд энэ ажлыг мэдрүүлээд тэгээд энэ ажил дуртай болох хэрэгтэй. Хүн нэг юм дуртай болвол өмнө их тодорхой зорилт тавиад одоо өсч хөгжих
одоо өмнө одоо өөрийгөө одоо дайчлах тийм сэтэл төрдөг юм шиг байна. Тэр чин та 1996 онд 30 эдтэй залуу BSB хөл тавьж ирсэн гэж таахна шүү дээ. Тэр үед одоо ирээдүгөө яг юу гэж харж ирсэн, хэрхэн харж ирсэн бэ? Юу бодож ирсэн бэ? Анхнаасаа яг нэг хэлэхэд нэг 20 жилийн дараа ийм болгон гэсэн тийм зорилт бол байгаагүй тий. За тэр үед одоо 20 жилийн дараа ч юм уу 30 жилийн дараа ямар болох вэ? Тийм асуулт бид нар өөртөө тавьдгүй л байсан л да. Одоо энэ хоцрогдсон худалдааныхаа төвшинг тий өөрийнхөө яаж одоо Сингапурын тэр тэргүүний улс орнуудыг тэр төвшөнд хүрэх вэ гэсэн асар их тийм бодлого ажил байсан тий. Одоо лангууны юу вэ, үйлчлэгээний юу вэ, нэр төрөл нь юу вэ? Одоо бид нар тэр зах зээлийн эдийн засагт бас шинээр хөл тавьж байгаа юугаа ч мэдэхгүй бид нар хилээд өгч хүн байхгүй өөрсдөө хийсэн шүү дээ. Тэгээд алдаж онсон. Бид нэж тэгээд алдаж оноон дээрээ суралцаад зөв юм улам хөгжүүлэл буруутай юм болоод ингэж л ирсэн. Анх зүгээр эхэлж байхад одоо бид нэр өрсөлдөгч нар гэж ярьдаг шүү дээ. Хэр их байсан бэ? 95 оны, 96 оны үед бол яг энэ зах зээлд ямар компаниуд үйл ажиллагаа явуулж байсан бэ? За 95 онд бол BSB Services гадна нэлээд хүчтэй өрсөлдөгч Alpha Electronics гэж байсан тий. Одоо хүмүүс нэг сандгүй баха. Тэр үед яг номын electronics яг гарч ирж байсан. General Impix гэж байсан тий. General Impix бол нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг харин сүүлийн 5 жилдээ л татан буугдсан баг 5 жилийн өмнөөс. Тэгээд одоо энэ анх эхэлж исэн компаниуд маань ингээд татан буугдчихлаа. Тэднээс юугаараа ялгарч байгаа болоод өнөөдрийг хүртэл одоо ингээд дээшилж дэвшиж явж байгаа вэ? Бид яг уу магадгүй юмаа ингээд урт хугацаагаар төлөвлөөд зорилтоо 5-10 жилийн дараа ийм болно гэсэн өмнө зорилт тавиад явсан баг. Тэгээд тэр зорилтонд хүрэх гэж дистарата одоо төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаа явуулсан. Тэгэхээр компани бол заавал хөрөнгө оруулалт хийх ёстой гэж би боддог те. Хөрөнгө оруулалт гэдэг чинь одоо манайхаар бол манай бизнесийн хувьд одоо шинэ дэлгүүрийнхээ тоог нэмэхтэй ийм үйл ажиллагаа хийх ёстой. Тэгэхээр яг хөө ингээд төлөвлөгөөтэй компаниас нэг зохих хэмжээний ашигтай байх ёстой. Хуримтлал үүсгэж л хөрөнгө оруулалт хийн штэ. Тэгэхгүй зөвхөн өнөө маргаашийнхаа шаардлагын хэмжээнд ашиг орлого олох юм бол хуримтлал байхгүй тэгээд урт хугацаанд одоо байх байдгаараа л үлдэнэ гэсэн. Тэгвэл энэ дээр оршин тогтнож чадахгүй байгаа компаниудын гол алдаа нь бол ерөөсөө хуримтлал үүсгэж чадахгүй. Тий. Гэхдээ яг компаниуд бол зөмөө төлөвлөдөг л байх л та. Гэхдээ төлөвлөх хийх хоёр чинь бас их ялгаатай шүү дээ. Тэгээ хийх явцад бас маш их бэрхшээл тулгарна. Тэрийг тэгээд бас их ухаалаг гэх юм уу чадварлагаар давах хэрэгтэй. Компани ч нэг байгууллага гэсэн утгаар маш олон хүнтэй харьцсан. Өөрсдийн ажилчид байна, хөрөнгө оруулагчид байна, харилцагч компаниуд байна, дээр нь хэрэглэгч байна. Энэ дунд л оршиж байгаа шүү. Тэгэхээр энэ 3 4 5 өөр ашиг сонирхолтой хүмүүсийн дунд л одоо бүгдэнд нь одоо үйлчилж бүгдийнхэн итгэлийг алдахгүй нэг ийм л урлаг гэх юм да. Тийм. Хэтэрхий хөрөнгө оруулагчийнхаа талд хэлбигээд нөгөө хөрөнгө оруулагч нь маш өндөр дивиденд авна гэвэл хуримтлал байхгүй болчихно тийм. Хэтэрхий хэрэглэгчийг хөндлөж гин гээд хямдхан үнээр зараад байх юм бол нөгөө хөрөнгө оруулагч чинь ашиггүй компаниар яхаа ингэн тийм. Тэгээд бас нөгөө харилцагч байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ цагт нь биелүүлдэг, ягштал биелүүлдэг, барааг нь авчгаад мөнгөний төлдгүү ийм зан гаргаад байвал хинч одоо чамтай харьцахгүй шүү дээ. Тэгээ энэ бүгд бас ингээд нэг байнга л энэ бүгдийг бодолцож үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.
энэ бүгдийг л тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Яг үнэ тийм. Мебель тавилгыг оруулж ирэх болсон бас л одоо энэ цахилгаан бараатайгаа уялдуулаад оруулж ирсэн үү? Хэдийнээс мебель тавилга оруулж ирлээ? Бид гэрээ мебелийн бизнес эхлээгүй байхдаа офис мебелийг Малайзийн, Сингапурын мебелийг Монголд оруулж ирж зардаг байсан л да. Тэгээд байжсэн чинь одоо манай Сингапурын бэлтгэн нийлүүлэгч гэрээ мебелийн бизнес руу давхар орж байгаа гэсэн. Та нар сонирхох уу гэд бид нар тухайн үед сонирхоо. Тэгээд тэр бэлтгэн нийлүүлэгч маань 2 жил байна, 3 жил гэрээ мебелийн бизнес оролж байгаад хайцсан. Яагаад болчихваа гэсэн чи өө эн чинь шал өөр зах зээл юм байна. Офис мебелээс айгүй хэцүү юм байна. Шатлт ихтэй юм байна. Ер нь тэгээ болчлоо гэсэн. Тэгээд бид нар ер нь хийж болохгүй бизнес гэж байх хэсгүй да. Нэмийг л буруу л хийгээд байсан байх. Тэгээд энэ бизнесийг өөрсдөө ер нь хийгээд үзүүл яасаа гэдэг санаа төрсөн. Эхний 2-3 жилдээ бас л үр дүн сайн муу мэддэхгүй эргэлзээтэй байсан. Гэтэ бид нар энэ хугацаанд энэ бизнесийг суралцсан. Тэгэл ингээд туршлага хоримтлуулаад тэгэл өнөөдөр бол бид нар энэ гэрээ мебелийн бизнесийг одоо яаж хийхээ учрыг нь олцсон гэж бид ойлгож байгаа тий. Тий. Тэгвэл ямар нэгэн бизнес ашиггүй байна, шатлалтай байна гэх юм бол тэр хүн тэр бизнесийг хийж байгаа хүн аргаа мэдээгүй байна, сайн судлаагүй байна л гэсэн үг юм байна. Ер нь ямар ч бизнес бол амжилттай ашигтай ажиллуулж болно гэсэн би итгэлтэй байдаг л да. Тийм ч учраас харин тэр бизнесийг зөв хийх ёстой. Ойлгоод, утгыг нь ойлгоод зөв хийх юм бол ямар ч бизнес ашигтай. Гаруй жилийн өмнө түүний хамт олон электрон барааны зах зээл тэргүүлэгч байхын төлөө зорилго тавьж байсан бол одоо тэргүүн игнэнд явж эх орныхон хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Нэвтрүүлгийн дараагийн хэсэгт илүү сайхан амьдралыг цогцлоох эрхэм зорилгыг тавьсан тэдний алсын хараа юу болохыг, алс хэттэй сайхан амьдрахын тулд бид яах ёстой вэ? Ямар гарц байгаа тухай ярилцах болно. Нэг хүн хөдлөх биш одоо нийгмээр бүгдээрээ хөдлөх ёстой. Одоо дээд сургуулиудын чанар ямар байгаа вэ? Гадуур төрийн албан хаагч нарын асуудлыг мэдэх чадвар нь юу байгаа юм бэ? Өөр нь аль болохоор юм бодохгүй байхыг хичээнэ. Тэгээд аяндаа юм бодогдно л та. Тэр өдрийг л одоо санаа зовсон юм бодогдох байх та. Одоо энэ хоёлаа суугаад гаргажлуулж байна. Энэ зургийг хараад бас би хаана авсан зураг вэ гэж нэг зог тосож харсан. За ямар ч гэсэн Монгол тишин байна гэж харж илээ л да. За энэ бол шөнийн Сингапурын зураг. Тэгээ манай компани алсын хараа бол ерөөс Сингапур шиг болох. Тэгээ манай компанид ажиллаж байгаа 350 хүн энэ компанийг Сингапурын компани шиг болгоё, Монгол улсаа Сингапур шиг болгоё гэж. Сингапурыг бол та нар мэдж байгаа гайхамшигтай амжилт гаргасан улс орно. Саяхан л 60 хэдэн онд чинь 50 жилийн өмнө 50 жилийн өмнө энэ зүгээр нэг газар нэг л цэгэл байлаа шүү дээ. Хин ч мэддгүү нэг арал те. Тэгээд ийм амжилтанд хүрсэн. Тэгэхээр амжилтанд хүрж болдгийм байна. Тодорхой жишээ байна. Улс орон жижигддэг юм байна. Адилхан 5 сая хүнтэй газар нутаг баялаг, байгалийн баялаг юу ч байхгүй та. Харин нэг зөв шийдэл нь бол магадгүй юу ч байхгүй байхаар их зөв шийдэл гарт юм шиг л шүү дээ. Юу ч байхгүй болохоор одоо Ли Куан Ю гэдэг одоо Сингапурыг үндэслэгч нь хүн л байсан нэг 5 одоо тэр үед 3 сая жишээсэн баг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хүнэл сайжруулахдаа бүх анхаарлаа хандуулсан. Таны ярен Сингапурын тухай нэлээд дурдгцсан. Сингапур 50 жилийн өмнө 3 сая хүн амтай юу ч гүгээсэл бүх зүйлийг эхэлсэн. Одоо хөгжлийн хамгийн доод түвшнээс бүх зүйлийг эхэлсэн. Яг одоо бидний нөхцөл бас тийм сайнгүй байна л да тий. Тэгэхээр энэс гарах гарц нь одоо юу вэ?
За ер нь нэг тийм улс болгонд нэг өөр гарц гэж байдгүй байх гэж боддог. Ер нь бүхэл улс орнд ижил одоо хүн төрлөختн нэг л одоо амьд организм адилхан л улсаас гарцууд нь адилхан. Ер нь хүмүүсээ л хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд яах ёстой? Чанар одоо бид нар тоо их ярьдаг тэр социализмаас л улбаатай байх чанарыг ерөөсөө ярьдаггүй. Тэгээд нэг л одоо малаач гэсэн нэг тоо толгоогоор нь тоолдог. Яг хэдэн тонн мах гаргадгаар нь ярьдаггүй шүү дээ бид нар. Харин чанар л ярих ёстой. Тэгвэл өнөөдөр бидний чанар ямар байна гэвэл бид нар өөрсдөө мундаг гэдээ ойлгоод байдаг бол үгүй шүү дээ. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, одоо Сингапур хүний хөдөлмөрийн бүтээмж адилхан л нэг хувь хүн байгаа шүү дээ. Тэгвэл бараг 20 дахин зөрүүтэй. Тэр чанартай хүн гэхээр бас их сонио ойлголттой байна л да тий. Чанартай хүн чадамжийн хувьд хэлж байгаа асуудал энэ бол. За яг тэг чанартай ч гэж хэлж болно, чадамж гэж болно. Хүн болгон ядаж одоо дэлхийн түвшингээс дээгүр одоо дэлхийн дунджаас илүү юм бүтээдэг, илүү чанартай байж бид нар одоо бусад улс орноотой өрсөлдөн шүү дээ. Бас л одоо өрсөлдөөн л явагдаж байгаа шүү дээ. Хятад энтгэг бол одоо хүний олноор амжилтанд хүрж болно те. Манайх шиг ийм жижиг улс дээр нь одоо нэг хүний чадамж нь дэлхийн дунджаас доогуур байх юм бол тэгэл ер нь л арчигдсан шүү дээ. Тэгэхээр бид нарт өөр бараг сонголт байхгүй. Сингапур ч гэсэн 3 сая хүн амтай гэдэг дүн шинжилгээ хийгээл нэг хэдэн хүнэл одоо чанаржуулахгүй бол өөр бид нар давуу зүйл байхгүй гэдгийг ойлголт аль 65 онд тийм сонголттой байсан. Улс орны хөгжил хувь хүндээ байдгийг ингэж харуулсан том жишээ бол Сингапур байна шүү дээ. Тэгээд хувь хүнээ хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгвэл хувь хүн гэдэг байгаа бид гэдэг бол өөрийгөө хөгжүүлэх юм бол яах хэрэгтэй вэ гэдгийг бас ойлоод авчихын ярил үзэгчд маань өгөөчтэй болов. Одоо эхлээд би хаана явж гин гэдгээ тогтоох хэрэгтэй байх л та. Тэгээд тэрийг их зөв тогтоох хэрэгтэй. Одоо энэ дэлхийн хөгжлийн одоо юу гэдгийг төвшөнд тэгвэл бид нар их доогуур явж байгаа. Тэрийг хамгийн түрүүнд эхлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тийм. Гэхдээ зүгээр дуртай дургу биш яг жинхэнэ тийм гэдэг тийм үннээр нь тийм англи хэлний төвшин манад ямар байгаа вэ? Одоо дээд сургуулиудын чанар ямар байгаа вэ? Гадуур төрийн албан хаагч нарын асуудлаа мэдэх чадвар нь юу байгаа вэ? Тэ? Тэгээд өөртөө яг бодиттой шударга дүн тавих юм бол ер нь их муу дүн аавна те. Ерөнхийдөө бол монгол хүмүүс чинь суу ухаантай, бэлэгтэй, ер нь авьяастай, чадaltaй, ер нь гүйлгээ ухаан сайтай гэд ер нь өөртөө их магтдаг шүү дээ. Би бол тэр хүмүүсийн яг это санал нийлдэггүй шүү дээ те. Тэр өөр үндэстнийг өөрөөр нэг харьцуулаагүй, өөр үндэстнэр бараг явчих үзээгүй, гадаад хэлж мэдхгүй нэг тийм хүмүүс л өөрийгөө магтаад идэм байл шүү дээ те. Өөрийгөө магтснаар амжилтанд хүрэхгүй. Харин өөрийгөө голох ёстой. Голж иж би ийм дутагдaltaй байна, ийм мэддэг юм байна. Энэ хүн надаас тэрүүгээрээ илүү юм байна гэж тэрнээс дутхгүй, тэрнээс илүү болох гэж хүн хөдөлмөр хийн шүү дээ. Зүгээр бусдыг шөмжилчгээд тэгэл өөрөө зүгээр суугаад байх энэ юунаас салах ёстой. Нэг хүн хөдлөх биш одоо нийгмээр бүгдээрээ хөдлөх ёстой. Урт уртах юм аа хүн болгоно сайн хийх. Тэхийн тулд хариуцлах хэрэгтэй. Сахилга бат хэрэгтэй. Тэгээд өөрөө муу хийдэг бол сайн хийдэг бол дутуу хийдэг бол гүйцэд хийдэг бол тэгээд бусад бүх юм ячиж штэ гэж бусад юм аяндаа тэгээд зэгцэрч. Хийж үгүй зүйлээ дээд зэрэгээр хийхийг хүсдэг. Бусдад ч тийм шаардлага тавьдаг түүний хэрхэн цэнэглэгдэж юунаас сэтгэл ханамж авдгийг нэвтрүүлгийн төгсгөл хэсэгт. Та ер нь өөрийгөө хэрхэн цэнэглэдэг вэ? Гэхдээ одоо бас л бид нар чинь зах зээлд ороод их сайхан ажлын 5 хоногтой 2 өдөр амардаг. Тэгээд чөлөө цагаараа салхинд одоо Монголын байгаль бол гайхамшигтай тийм. Тэгээд ингээд салхинд гарах одоо байгальтайгаа харьцах ийм юм дуртай.
алхахад юу бодогдох уу? Эсвэл юу ч бодогдохгүй байх уу? Гөр нь л аль болохоор юм бодохгүй байхыг л хичээнэ. Гэхдээ тэгээд аяндаа юм бодогдно л та. Тэгээд тэр өдрийг л одоо санаа зовсон юм л бодогдох байх та. Тэгээс нэг юм бодохгүй байх гэдэг нь өөрөө нэг ясандаа бясалгал тархины амралт идэг гэсэн. Даа чи бид нэр ерөөсөө энэ цаг хугацаанд баг тэгж чадхаа болцсон байх шүү дээ гэж боддог тий. Тэгээд бол бас байгаль чи өөрөө их сайхан шүү дээ. Аль болохоор тэр иргэн орчноо ажиглах. Тэгээ аль болохоор тэгээд харин тэр нэг ажил юм уу өдөр тутмын бодлоосоо тэг яхан холдохыг л хичээдэг. Бодлыг сарны ажил амралт өглөө тийм. Ер нь аялах, зугаалах ингэж байгальд аялах дуртай гэсэн хаагаар хвчлэн явдаг бай. Гоо яхад тэгэл тухайн би байнга нэг газараар явдаг л да. Ер нь очиж байгаагүй шинэ газар явах илүү сонирхолтой. Мэддэг сайхан газараас бараг яг гэж яхан бэрхшээлтэй ч гэсэн мэдхгүй шинэ газар нь илүү сонирхолтой. Тэгээ манай менежерийн зугаалга гэж манайх компанид энэ компаниг авч явж байгаа нэг 50-д менежер байдаг. Тэгээд эднэрдээ зориулаад бид нар бас нэг жил бүр тийм салхинд гарддаг тийм. Тэгээд бид нар голдуул хөдөө одоо тэг эрүүл агаарт гэж явах. Юунаас их сэтгэл ханамж авж ийн гэж асуугаад байдаг. Явж бүх зүйл ажил гэдэг дээр л ирж буугаад байна. Ерөөсөө л ажлаа хобби болгочихсон. Гэхдээ одоо бараг тийм юм да. Ягаад гэвэл амжилтанд хүрэхэд маш олон замд нь саад байгаа. Тэ. Тэгээд за юу гэдэг 10 саад байдаг ч юм аа. Тэгээд энэ аруулангийн шийдчихэж амжилтанд хүрнэ шүү дээ. Нэгийг л шийдэхгүй бол тэгэл үр дүнгүй болно. Тэгэхээр энэ юу гэх юм бэрхшээлийг даван туулах ингээд олон жилийн бэрхшээлийг даван туулсаар гад баг одоо тэр нь рефлекс болчтой юм шиг байна тий. Одоо таны санаанд байгаа тад үлдсэн тийм сургамж болж үлдсэн бэрхшээл. Зарим яг ганц хоёр бэрхшээл бүр давж тий баршгүй тийм бэрхшээлүүд бас тулгарч лээсэн байх. Дурсах хэмжээнд тийм одоо хүн тийм бэрхшээл бол байгаагүй байх гэж бодож байна. Ер нь аливаа асуудлыг шийдэж болдог. Бэрхшээлийг давна гэдэг чинь өөрөө хүнийг бас ингэж чадвартай болгож байгаа тийм. Эхэндээ бол мэдхгүйгээс айж мэдхгүй юм зөндөөл учрна. Гэхдээ энэ бол зүгээр амьдрал. Угаасаа л хүн бол мэдхгүй юмнаас зүхтаах юм бол ямар ч амжилтанд хүрэхгүй. Харин зөрөгтэй тэр бэрхшээлд тулгараад тэгээд тэрийг давж чаддаг байх хэвээр. Шууд бол давхгүй шүү дээ. Олон арга хэрэглэн тэгээд нэг янз янзын арга хэрэгжилж байгаа давчих бол тэр бол ингээд амжилтанд хүрчихэж байгаа юм чинь бас тэрнээсээ хүн айгүй тийм таашаал сэтгэл хангалуун байдал авдаг юм шиг байна. Экспог харахаар их л зардалтай юм шиг санагддаг. Ер нь ашиг хэр болоо гэсэн цахилгаан барааны зах зээл хэр ашиг хэр болоо гэсэн бодол төрж юм л да. Ер нь цахилгаан барааны зах зээл их өөрмөц маш ашиг багтаа. Гэтэ тэгсэн мөртөө танах амжилттай ажиллаад байгаа шүү дээ. Нууц нь юу юм бэ? Яг олон жил доктортой нэг юмыг хийхээр одоо тэр арга замыг яаж одоо алдагдал багтаа ахиухан ашигтай ажиллах энэ одоо юугаа эзэмшиж байгаа юм те. Яг энэ арга хэмжээ бол үнэхээр зардал ихтэй. Гэтэ энэ бол зөвхөн нэг 7 хоногийн үйл ажиллагаагаар хэмжих юм бол бүр алдагдaltaа. Гэтэ энэ чинь ингээд нэг бүтэн жилээр доктортой хийгээд байх юм бол хүмүүсийн хэрэглэгчдийн одоо BSB-д итгэл те BSB бусдаас өөр болох гээд байгаа те. Хямдхан аргаар нэг бас нэг хөрөнгө оруулалтын л төрөл юм аа та. Энэ айгу нөлөөлөх үү те? Нөлөөлсөн хэрэг. Бизнест ингэж төгшөөртэй бай санагдах үеуд байдгүй.
Одоо төгшөртэй шүү дээ. Одоо ойрын хугацааны зорилтууд юу вэ? Ойрын хугацаанд ингээд хямрал болчлоо. Тэ. Тэгэхээр нөгөө олон төлөвлөсөн юмнуудаа бүгдийг төр яаж байгаа, зогсоож байгаа. Тэ. Тэгээд цаашдаа ер нь бас эргэж харах хэрэгтэй байна энэ төлөвлөгөөнүүд. Одоо Монголын энэ улс төрийн шийдвэрүүд нэг докторгүй байна шүү дээ. Улс орны чинь зүгээр л ингээд хоёр тийш нь савлуулаад байна тэ. Тэгээд би бодож ирсэн хямарчаад байгаа энэ үед BSP маань улам л хүрээгээд хилээд байдаг. Гэхдээ яг хямарна гэж бодоогүй л байхгүй. Тэгээ барилга байшин чинь бас нэг жоохон хоцролттой явдаг шүү дээ. Гэтэ бид бол хандлага нь зөв. Тэгвэл ерөнхийдөө бид нэр ингээд том объектууд руугаа шилжиж байгаа. Худалдаа өвчнөр том дэлгүүрээр үйлчлүүлэх дуртай байдаг шүү дээ. Хуучин юу гэдгийг нэг 5-10 жилийн өмнө жижиг салбарууд том дэлгүүрийг бид нэр жижигрүүлдэг байсан тий түрүү чи одоо харин томсох шаардлага болчиход байгаа тий. Тэгэхээр магадгүй өнөөдөр энэ мегамол дэлгүүр ашиглалтанд орсон нь ирээдүйн бас маш том хөрөнгө оруулалт тий. Одоо яг энэ цаг үеэс 10 жилийн дараахыг та хэрхэн харж байна вэ? 10 жилийн дараа бол би нэлээ өдрөг одоо ирээдүй бол их өдрөг харж байгаа. Бидний сонгосон энэ бизнес маань 10 жилд бусад салбарыг бодвол илүү хурдцтай өснө гэж найдаж байгаа. 10 жилийн дараа хоёулаа уулзах юм бол ер нь BSP хэр өргөцсөн байх болоо. Бид яг нэг өргөчгийг би бас сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бид одоо салбартаа тэргүүлэгч энэ байр сууриа хിവэрэ хадгалж үлдэнэ гэж бодож байгаа. Тэргүүлэгч болох бол одоо тэрийг хадгалж үлдэхээс арай хялбар юм шиг үү те. Тэгэхээр тэргүүлэгч одоо нэг авраг болох нэг ондоо одоо спортоор аврагынхаа цолыг хадгалж үлдэхтэй өөр хүнд алдахгүй хамгаалж үлдэх чинь бүр хэцүү те. Тэгэхээр бидний зорилт бол хിവэрэ гэхдээ утга нь жаахан өөр л болж байгаа те. За нэвтрүүлгийнхаа төгсгөлд нэгэн бяцхан бидгийг өгдөг. Танаа BSP сервис компани хувьд хүнээ хөгжүүлээд тэгээ амжилтанд хүргээд амжилтыг нь хамтдаа хуваалцах гэсэн ийм зорилгыг агуулж байдаг. Тэгэхээр та олон хүний авиацийг нь хүслэх үзүүлэгч болж яваарай. Бас аз жаргалын зураг харандаа нь болж яваарай. Энэхүү бяцхан бэлгийг өгье. Нэвтрүүлэгтээ хамт исэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн амжилт нэвтрүүлгээрээ сонирхолтой яриа, сонирхолтой түүхтэй иргэн уулзцгаая. Баяр та үзэгчдээ.